За өнөөдөр гэрээс 3 цаг 30 минутын зайтай тийм хоол бодол руу тоглолтоор очиж байна. Ойлгох найж болохоор амар эвгүй байна. Замдаа бензин авах гээд ингээд зогсон чинь бүр яг энэ зогсоол дээр бүр юм бид юм бэл шүү дээ. Бүр өсч хүртлээд юм бэл. Ойлгон байдал юм. Үсээ зүйлээ. Гэтэ хамгийн гоё ингээд Туркэд ингээд хол замд явхад ингээд битүү сүлжиж явдаг аахгүй гэсэн чинь энэ ч болохоор яг тэгшин чигээрээ ингээд явж байгаа тэгээд бодолтой урд юм бэл. За тэгээд тоглолт эхлэхээс өмнө самч гэмэдэ чин тэгээд хийчгээд хоолнд орох гээд явж байна. Тэгээд хоолны цагаараа болоог байсан болохоор би лоббид жоохон сууж халамжлаад угаад тэгээд мэдээж оройны тоглолтныхаа юмнуудыг чеклж байгаа. За тэгээд хоол идчихээ товцоо солиод тоглолтоо ээж дуусгачаад тэгээд тарж байна. Тоглолтноос ирлээ. Түлхүүр ахгүй өнөөдөр манад шин юм нэг хүн ирсэн. Тэгээд тэр хүн нь болохоор буудалд ингээд барилж агаад ажилдаг тийм охин дууч охин байгаа. Тэгээд өнөөдөр минь очсон буудал тэр энэ охин ажилдаг. Тэгээд бид зөөрч ажиллаад тэгээд энэ охин гэртээ нэг хоног хонж байгаа байхгүй юу. Тэгээд надад түлхүүр авахгүй. Тэгээд түлхүүрөө би найстаа үлдээсэн юмсан одоо надад хаалга онголож өгч байгаа. Тэгээд замдаа явж байхдаа бүр баахан хоол ивчлэг үзээ. Тэгээд би хөр нааш ирэхээс өмнө юм нэг бүргээ захиалаад тэгээд орой гой movie night хийгээд унтсан. Энэ нэрээд ажгүй кино л шүү.